Зүүн цаг төрийн ноёдын ив эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён дүршмэл болж төрийн эрхийг барина гэсэн. Сонсогчд байна тийм. Бараг үнэн гэж хэлэх болов. Гадаа дотоод хэрэг эрхэлсэн дүршмэл, зарлиг зөвшөөрөл олгогчд нарна төрийн хэргийг салхин адил задруулснаас нэ. Төрийн хэргийг гадагшин задруулад нууц. Бүр дотомчлох, гадуурчлах, нууцлах, ил 52 нь цус сүртэй холилдсон мэт булангалтан ялал салахын аргууд хүрээд учраа олгоо болно гэсэн. Үнэхээр юм болов гэж. Учраа олгоо гэж хэлдэг. Хамгийн бүр ашигурын шийдэж яамдын дүршмэд нар даслан шийдэх. Засаглан цааслах хүрээ нүгүүдийг огцрон идэж олон хүний халц сэснээс болоод. Хүний аймаг тоглоом надмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмдийн эдэнд хөнөөднө гинэ. Дор нь байгаа хүнийхээ өгсөн ахвал нь дээдхүүд нь бүгд хөнөөднө гэсэн. За. Түшмэд нь яам газрын эдийг хөнөө. Засаг яамны газартан бэр эрхмүүдийнхээ эдийг хөнөөч. Баялаг усуудынхаа. Эрхмүүдээр нь нутгийнхаа хүмүүсийн орон нутгийн хүмүүсийн эдийг хөнөө. Ёс цаадад ичгүүр сонжууд бүгдийг алдсны харгайгаар орон нутгийн хүмүүс эргэтний хэлнийг сонсохгүй. Эргэтэнгүүд нь яам томгийнхаа газрын үгийг сонсохоо байлна. Засаг дахиа баригчид нь түшмдийнхаа хэлийг сонсохгүй. Түшмэд нь хааны хэлийг үл хайхарч хааны сэтгэл болгон чимгүүлсэн мэт болно гэдэг. Би бол зарим нь уншмааргүй хэлмээргүй бай. Тий. Эдгээр ямар аимшигтай ингэж ямар ил тод баг ингэж хэлнэ гэдэг юм. Ийм бошигтой ард түмэн ховор шүү дээ. Байхгүй шүү. Ингэж хэлсэн бошиг хаа вэ? Энэ мэт орны журам бүгд хувьсан солиогчд одсноос хамаг юмны журам шүтэн барилга самууран одно. Тэр цагт энэ лүгөө адилд элдв нүгэлт болох нь цөв орж цөв мууцаг болсны шинжмөн гэж хэлсэн. Тэгээ сайн хүн нэгэндээ хүртэл дайсан болно. Хамаг хот орны хулгайч худалч итгээд эзлээд гадаадын эзэнт хүн гэж байна. Гадаадынх нь толгоогоо мэдүүлсэн. Одоо уруу хөшөд гэсэн үг шүү дээ. Хав ойр улсыг эзлэх гэж. Тэр мэт муу үйлс гарахын цагт майны ёдор буюу хиймрийн тарцгийг байгуулах хэрэгтэй. Тэгээ энэ цагт гэж байна. Сангасваа нарт альбин шингэсэн тул та нар бүү шүт гэж хэлсэн богд. Хар зүгийн тарны ном одоо эрхэлдэг одоо бөө сангасваа нар хэлж байгаа. Бүс хэрвээ шүт байс үхэрийн бузар болно. Түүний хойно мэдвч тус үгүй. Бөө химээ хар таринчны номын сан онгойч хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халах нар минь ээ. Та нарын тамхины утаа огторгуун наран сарны гэрлийг бүрхэж байм уу? Уусан архич нь мөрөн далаа мэт болж галаж болохгүй болсон байна гэж. Архинд өгөөд байгаа шүү. Одоо харалтай юм. Хараа. Та нарын ар халах нар минь ээ гэдэг бүр те дууч та нарын тамхины утаа гэж шүү. Огторгуун наран сарны гэрлийг бүрхэж байм гэж. Өнөөдөр Улаанбаатар утааг хардаа. Энэ бүрхээгүй гэж үү. Уусан архич нь мөрөн далаа мэт болоод галзуулахгүй болсон байна гэж. Цөвөн цаг цагаан тамхи нүүр дэлгэрснээр алт мөнгө нүдэ өгч тэр тамхиг авч татах болно гэж. Хар тамхи. Одоо энд хятад Оросын элдв тамхи 3 зос хүрсэн ч хямд гэж бүү аваа. Хэрвээ авбал хятад Оросын хор хүрмүү гэж. Тэдний олон янзын арх 100 зос хүрвч хямд гэж бүү бод ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас арх тамхиг тас орох хэрэгтэй гэж гэрээсэлсэн. Харин цогтуурах зүйлд эзлэгдвээс хил ам болж тангараг эвдэрч болдор буртагч явдалд холбогдох болно шүү. Богдмор ингэж гэрээсэлсэн. Бид энэ гэрээслийг нь эвдснээс болж өнөөдөр нийгэмд ямар хор үшиг гэж байгаа та бүхэн мэднэ шүү дээ. Улаанбаатар хотын хог, тортог үнэхээр нар сарыг харанхуулж байгаа юм биш үү? Бүр оймос гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнгийг түүгээр мэдмүү гинэ. Энд хүртэл санаа зовсон байж зүрх юм тий. Хувцсан хүртлээ яаж тавь. Им хүн хөнгөрч чадахгүй аюул. Няраалахта төрдөх ба хойдох нь бэрхшээх гэж. Ихэнх эмэгтэйчүүд одоо хийсвэр хагалгаал хийлгэж байгаа үстэй. Тийш л өөрөө л өглөө хүн ховор болсон. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихснэ. Хөдөө гэрийн эжид харчуул ихэнх нь муу явдалд орно гэж. Хөдөөний харчууд хэлж байгаа. Бүгд муу явдал орсон доо ажил өгөө тийм үү? Арх угаал тэгэл одоо авгаа хөхтөд дарамтлал явж штэ. Гал усны аюул ба дээрэм хулгайн аюул, ханайдны өвчин, хур захилгаан гинт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширноо. Даалуу хөдөр хөгжим наадам найр хурим арх уух тэргүүтэн гин бүхэн тасралтгүй гарнаа гэж. Өнөөдөр Монгол шиг их баярлалтай найр наадам хийдэг улсч ховор болоо гэж би боддог шүү дээ тийм. Үлдээхгүй. Тэр сар болгон одоо Валентины ч шиг хаа хамаагүй юм хөтл оруулж ирээл тийм ээ. Мэдхгүй одоо би ойлгохгүй шүү дээ зарим байжээ гэд бол. Тийм зарим нэр ойлгохдохгүй. Тийм. Үнэхээр одоо хур бороо орсон ч гэсэн гинтл тийм ээ. Сүсар хийгээл үерүүлж ирээ тийм ер нь их. Тэгээ бүр ингэж хэлсэн хайнгийн дөрвөн хөл гадар гიშгсэн мэт
муу улсууд маш ихээр хуралдан чуулж, худалдаа үйлдэх үед тоог шинээр зохиож, толгой эргүүлэх ийм цаг болно гэж. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Тэгээд янз бүрийн давтар авахгүй л толгой эргүүлсэн юм дээр тооцоо гаргаад байгаа шүү дээ. Одоо энэ цөвүүн цагт миний энэ сургаал номонд ис орвоос Тэнгэрийн дууны аюул, месийн аюул, нэртэй нэргүүгийн тийн өхөл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүний худал хэмээн санаж хэлбээс хамар амнаас нь цусан гарч өгмүү хэмээн сануулсан. Улаанбаатар хотын тухай зөндөө юм биш. Хойд ингэр нь хүрээ дүүрнэ гэсэн дүүрчлээ шүү дээ. Хотор газрын шавраар дүүрээд үлээгээд хийсгүй, үүрээд барахгүй их шавар оромжуутай болно гэсэн болчлоо. Төмөр шоргоол, төмөр аазын шүс хот хүрээг бүрхнэ гэсэн бүрхчлээ. Гэхдээ тэр үед инглишээс өөр юу хэлэх тийм үү? Нэгэнт хийсэн үеийн өрн гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах гамшигт нь анхаарал тавиад бүр. Энэ гамшигаас гитлэх одоо тийм ээ? Ямар арга баг? Ямар аргыг хүртэл одоо ингээд бидэнд хэлсэн. За. Тэгээ өөрөө ялангуяа богд хэлсэнтэй тий. Би халах тийм ээ? Одоо монголчууд минь би та бүгдийг өдөр шөнийн тийм ээ? Одоо энэ 4 цагт иргэдэг шүү гэж. Зөв. Тогтмол эргээд харж явдаг. Хувилгаанаар одоо ингэж тийм бүгдийг болгоод өгөх нь шүү дээ. Тэгэхэд бүр гэр оронд нь байгаа хог шороо дотоод сэтгэлдээ юу бодож байгааг бүгдийг болгооч. Бүр тийг хэлээдсэн. Тиймэрхүү одоо бүр нарийн бошхыг би одоо дараа нь бүр их номоор нь хүртэл дуудаж өгөх юм уу санагдтыг. Тэгээ өөр миний бошхыг одоо цөөн цагийн хэцүү үед олон хүнд хувил тараа сонсгоо. Миний бошхыг нэгэн удаа дуудах юм бол нэг гэрт байдаг муу балц бүхэн арилна гэдэг. 20 дуудах юм бол хот газар нь бүгд арилна, зовлно гэдэг. 3 унших юм бол одоо бүр ингэж тусуулна гэдэг. Бошхоор арт өмнө аврахаар өөр тангар гүргөөд гэрээсэлсэн байт юм. Тэгэхээр энийг уншсан төдийг одоо бид нар тийм ээ ухаарл орж гай барцаас салж яах нь байна шүү дээ тийм. Тийм байх нь. Монгол улсын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богдож Жавзантам худагтын төмөн үлзий гисний 150 жилийн ой дохиож байгаатай холбогдуулан Жавзантам худагт үеийн дэрэгдэх зохистой аялгүй 89.7 радио Бурхамчлам соёлын гавьяа зүтгэлтэн Гавж Пүрбатын 8 дугаар богдын бошиг сэдвээр ярьсан ярилцлагын 1-р хэсгийг эрхэм сонсогч та бүхэн хүлээн авч сонслоо.